нь хяналтаас гарвал эргэн тойрных нь бүхнийг сүйтгэж мэдэх болохоор бүх насаараа хүмүүсээс тусгаарлагдаж амьдарсан бол яах вэ? Сүсүхара Изумико бол уулын гүнд байрлах сүмд өссөн ичимхий охин. Тэрээр юл бусын хүчтэй нэгэн. Сэтгэл нь хэд савлах болгонд ойр орчныхан цахилгаан хэвслүүд нь гинт ажиллагаагүй болоод л өвдөрчдөг. Изумико хотод амьдармаар байгаагаа хэлсний дараа асан хамгаалагч нь түүнийг Токиогийн хуучин ахлах сургууль руу түүнийг хамгаалахаар бэлтгэгдсэн Сагара Миюки гэдэг чадварлаг бардам хүүтэй хамт явуулна. Эхэндээ энэ хоёр байнга мөргөлднөө. Миюки Изумиког сул дорой гэж хардаг бол Изумико өөрийнхөө айдас, төвшөөр, ойлгомжгүй хүчнээсээ хүртэл зогцаар байдаг. Гэтэл тэд сургууль төснөөс хойш ачаалтаа юл бусын явдлууд тасалдгүй болж эхэлдэг. Нууц зан үйлүүд, сүнслэг тулаанууд, нууц байгууллагууд гээд Изумико амьдралын турш тусгаалж явсан тэр ертөнц рүү аажмаа татадан орж эхэлдэг. Өчигдөр тэр зүгээр нэг юл бусын хүчтэй охин биш. Тэр бол бурхад буух Юриширо. Одоо Изумико жинхэнэ өөрөөсөө өргөдүүлэн зүгтгүү эсвэл дотох аимшигтай хүчээ хүлээн зөвшөөрөх үү гэдгээ сонгох хэрэгтэй болно. Огивара Норикогийн зохиолоос эдэлсэн RPG Red Data Girl 19 санаа ертөнцийн концепт нь үнэхээр сонирхолтой байсан ч Изумикогийн дунд таалагдаагүй. Өдөр бүр нэг аним.